Докторт сурж буй эмэгтэйчүүдэд гэр бүлийн дэмжлэг хэр чухал вэ? Докторийн зэрэг горилох, ээж байх, гэр бүлийн амьдралаа тэнцвүүхэн авч явах нь эмэгтэйчүүдийн хувьд жонглороор тоглож буй мэт санагдаж болно. Олон эмэгтэйчүүдийн хувьд хайртай хүмүүсийн дэмжлэг энэ бүхнийг амжилттай хийх түлхүүр болдог. Өнөөдөр бид эмэгтэй хүнийг тэр дундаа ээж хүн докторийн зэрэг хамгаалах аялалд нь нөхөр, хамтрагч, гэр бүлийнхэн нь хэрхэн бодитойгоор дэмжиж чадах талаар ярилцах болно. Сэтгэл зүйн дэмжлэг. Эхлээд сэтгэл зүйн дэмжлэгийн талаар ярилцъя. Докторийн зэрэг хамгаалах үйл явц нь бартаатай, урт замыг тулдаг. Урт шөнүүд, хэцүүхэн судалгаанууд, эргэлзэх мөчүүд гарах нь энгийн үзэгдэл. Энэ үед гэр бүлийнхэн нь зүгээс өгсөн урам зориг хамгийн чухал. Энгийн мэт боловч үн цэнтэй сэтгэл зүйн дэмжлэг, урам зориг өгөх үгс хэлэх, анхааралтай сонсох, амжилт болон хүнд хэцүү мөчүүдийг хамтдаа хуваалцах нь академик стрессийг нь хөнгөвчлөхөд асар их тус болдог. Гэр ахуйн ажлыг хуваалцах. Дараагийн чухал зүйл бол гэр ахуйн ажлыг хамтран хийх. Докторийн судалгааг хийж буй эмэгтэйчүүдийн хувьд хамтрагч нь гэрийн ажлуудад оролцох нь маш их өөрчлөлт авчирдаг. Гэр бүлийн хоёр хамтдаа хоол хийх, цэвэрлэгээ хийх, хүүхдээ асрах зэрэг өдөр тутмын ажлыг хуваалцсанаар докторийн судлаач эмэгтэй судалгаандаа илүү төвлөрч гэрийн ажлын ачаалт дарагдахгүй байх боломжтой болно. Хүүхэд асрахад оролцох. Ээж байхын хажуугаар академик аяллаа үргэлжлүүлэх нь маш том сорилт. Энэ үед хамтрагчийнх нь хүүхэд асрах дэмжлэг үнэлж баршгүй юм. Хүүхдийг сургуульд хүргэж өгөх, орой хичээл хийлгэхэд туслах, эсвэл зүгээр л хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэх. Энэ бүх үйлдэл нь судлаач эмэгтэй чи ганцаараа биш гэдгийг мэдрүүлдэг. Хүүхэд хүмүүжүүлэх үүрэгт идэвхтэй оролцсноор нөхөр нь эхнэртэй судалгаандаа төвлөрөх сэтгэл санааны болон цаг хугацааны боломжийг бий болгож өгдөг. Ингэснээр эмэгтэй хүн гэр бүлээ хайхарч чадахгүй байна гэсэн сэтгэлийн зовиргүйгээр судалгаагаа үргэлжлүүлэх боломжтой болно. Санхүүгийн болон уян хатан цагийн дэмжлэг. Дэмжлэг нь үргэлж шууд туслалцаа хэлбэрээр илэрдэггүй. Заримдаа цагийн болон санхүүгийн уян хатан байдлыг олгох нь хамгийн том тус болдог. Санхүүгийн боломж байвал сургалтын төлбөр, судалгааны зардал зэрэг дэмжлэг үзүүлэх нь эмэгтэй судлаачийн стрессийг бууруулна. Харин судалгааны оргил үеэр түүнд төвлөрөх цаг гаргаж өгөх нь судалгааныхын чанарт эергээ нөлөөлж хугацаандаа дуусгахад нь тусалдаг. Амжилтаа тэмдэглэх. Аяллынхаа туршид амжилтуудаа тэмдэглэхээ битгий мартаарай. Нэг бүлэг дуусгах, судалгааны төсөл боловсруулах, эсвэл жижиг амжилт гаргах бүгд докторийн замналд маш том ахиц юм. Танай гэр бүлийн дэмжлэг эдгээр мөчүүдийг бүрч онцгой болгож өгдөг юм. Хамтдаа баярлах нь багийн сэтгэлийг бий болгож, сорилт болон амжилтаа хамтдаа хуваалцсан урмыг мэдэрдэг. Докторийн зэрэг хамгаалах аялал нь сорилттой боловч гэр бүлийн дэмжлэгтэй үед энэ зам илүү хөнгөн санагдах боломжтой. Эмэгтэй судлаачдын эрдмийн замналд амжилт гаргахад хамтрагчийн сэтгэл зүй, гэр ахуй, хүүхэд асрах болон санхүүгийн дэмжлэг үнэлж баршгүй нөлөөтэй юм.